a shore flower, a symbol of grace and power. Сайн уу? Ингээд миний 25 оны хамгийн анхны бичлэг тавтай морил. За 25 онгороо 12 хончлоо. Тэгээ би 25 яг он гаргаад тэгээд энэ хідэн бичлэгүүдийг хийнэ гэд нэг 3-4 бичлэгийг ингээд яг тест дараалалд оруулаад төлөвлөсөн байсан байхгүй юу? Тэгээ хамгийн ихний хийх бичлэг маань болохоор би Desico-гийн нэг хідэн бүтээгдэхүүн захиалаад тэрнгүүрээ unboxing хийгээд тэрнгүүрээ нүрээ бодоод тийм бичлэг хийнэ гэд төлөвлөсөн байсан. Тэгсэн чинь миний захиалсан Desico-гийн бүтээгдэхүүнүүд ирэхгүй бүр маш их удлаа. Би бүр он гарахаас ч өмнө 12 сарын дундуур захиалсан байсан байхгүй юу? Тэнгүүд би яг юмыг ингэж нөгөө нэг дистаралд оруулсан бол яг дистараллаар нь ингээд хийхгүй бол эхний юмаа дуусчих дараагийн юм руугаа орохгүй бол ингээд санаа амардаггүй байхгүй юу? Тэгээ эхний бичлэг ингээд хийгээгүй болохоор ингээд босод бичлэг хийх ямар ч ингээд юу төрөхгүй, хүсэл төрөхгүй. Тэгээ бас жоохон ингээд сэтгэл санаа манаагаар унаад ёо би юу яахаараа ингээд бүтлгүүдэд байна гэд би өөрийгөө холигтуулчлаа гэж бодсон байхгүй юу? Яасан бэ гэхээр би Instagram ухаж явж байгаад Японд дахь Desico-гийн дэлгүүр нь бууж байгаа одоо хаагдж байгаа. Тэгээ бүх бүтээгдэхүүндээ 70-80% ч илүү хямдрал зарлалаа гэсэн баггүй юу. Тэнгүүд нь ороод нэг хэд юм захиалсан. Тэгээ Instagram ингээл хасаач орсон угаасаа Desico-гийн ингээл бичлэг тэгэл хүн болоо ингээл ёо Desico-гийн ямар гоё юм бэ гэж бичлэгээд харан би амар хэрглэж үзмээр санагдаад тэг хитэн бүтээгдэхүүн захиалсан байсан чи ерөөсөө ирэхгүй. За тэгээд он гарчлаа. Биш он гараагүй. Интийн цагаан сар болоод тэгээд цагаан сар нь болоо цагаан сарын амралт нь болоод би тэгвэл цагаан сарын амралтын дараа ирэх үедээ яг амралтын таарчлаа гэд ярдгүй бүр гайхаад ямар сони юм бэ би одоо холигтуулсан бах та гэд тэгээ захиалсан сайт руу орох гэсэн чи сайт нь бас болохгүй. Тэгэл за би өстэй амар бүтлэхгүй юмыг ингэж өнгөцгөн дүгнэж чууд ингэж яачлаа мачлаа гэл. Тэгтэл тэгэж батсан ч гэсэн би ингэ хүлээгээл заяа. Хизээ ирэх юм бол ингээ өглөө болгоос эрэхтэй за өнөөдөр ирчээсэн гэд за. Тэгэл ингээл хонхтой гурангууд яана миний яг захиалсан юм маань ирчлээ гэл амар догтлж могтлол очингууд шал өөр юм заяа. Тэгээ бэжсэн чинь өнөө өглөө унтчихсэн чинь хонхтой дуграал би шууд амар бүр орноос нь шууд хүсрээл боссон баг заяа. Тийм амар хүлээлттэй болцсон. Тэгсэн чинь ашгүй миний захиалсан юм ирлээ. Тэгэл шууд бичлэгээ шууд ирсэн дээр нь шууд эхлүүллээ. Йоо тэгэл би бүр ёо заашгүй тийм байлгүй дээ. Японд арайч бүр гоо сайхны бүтээгдэхүүнээр холигтно гэж баймаргүй. Тэгээд нэг санаа амарлаа. Тэг хамгийн гол нь би нэг төрөд 7 хоногт хаа нөгөө нэг захиалсан юугаа хараад захиалсан баримтаа харсан чинь доор нь холбоо барих имэйлээс байхгүй юу. Тэгээ имэйл рүү би захиа мэйл бичээд ингээ ирэхгүй байна яа ингэж удаад байгаа юм би хизээ ирэх юм бэ гэж юм бичиж орхисон байсан байхгүй юу. Тэгээ би тэгэж бичснээс мартчихж тэгсэн чинь надад уг нь тэр үед хариу ирсэн юм заяа. Би тэрийг сая л мэйлээ шалгаж харлаа. Тэгсэн чинь ингээд амар том хямдрал зарсан болохоор тэг захиалга амар ихтэй. Тэг ингээд нөгөө нэг амар их хүнтэйсэн болохоор ингээд захиалга маань удаад байна уучлаарай та дахиад жоох ингээд бараагаа очтол ингээд хүлээж агаарэ гэсэн юм над руу битсэн байсан билээ үрхий. Би тэрийг хараагүй. Тэгээл тэрийг хараагүй ингээл яа хаста ямар балер юм ингэж хүнийг хүлээлгдэг байна мэнэ гэж бодоодсэн чинь хүрхэн амт.
захиалгандаа дарагдсан байсан юм шиг лээ. За тэгээд шууд бичлэгээ хийсэн. Тэгээ миний бичлэгүүжээ дандаа нөгөө бодоггүй дэлбэрцэн эхлээд байдаг байхгүй юу? Тэгээ энэ бичлэгээ тэгж эхлүүлмээргүй санагдаад бичлэг хийсний дараа бичлэгийнхаа эхлэлийг бичиж байна. Тэгээд ингээд манай найз намайг амар гоё дэмжиж байгаа. Манай гэрийнхэн ч гэсэн тэгээд над руу ингээд бичлэгээ хийгээч бичлэгээ чи үзмээр байна гэд юм бичдэг найзад хидэд байна заяа. Амар хөрхөн. Тэгээд тэгж бичиж болохоор би бүр ингээд бичлэг одоо ингээд влог хийх ингээд амар их зориг ороод байгаа. Зоригтой болсон. За тэгээд ирсэн бүтээгдэхүүнээ задлж байгаа нүрэ бич байгаа бичлэгээ рүүгээ орцгоё. За би яг ингээд 5 бүтээгдэхүүн захиалсан байна. Foundation биш шүү дээ. Cushion. Тэгээд powder. Glow highlighter. Тэгээд ийм base base ийм 2 өнгө захиалсан. Тэгээд нөгөө өнгөнгийн өө дарагчуд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг энэ бэсүүдийг ийм өнгийн бэсүүдийг бас яг тэднэр шиг ашиглаж болдог. Болохоор штэ Cushion 23 номерийнх юм байна. Энэ бас нарны хамгаалалтын SPF 50-тай гинэ. Тэгээд энэ задалтай юм штэ. Ой. Вау, ямар хөөрхөн юм бэ? Нэгэрээ юм зүрхэн амар хөөрхөн юм байна. Энэ юу юм бэ? Тийм хусан бүтцтэй гэх юм уу? Зарим бэсэж амар хөтгөн бүтцтэй тэгээ ингээд жоохон тараахад хэцүү байгаад байдаг шүү дээ. Энэ тийм биш юм байна. Хахуухан төрөхгүй бол. За энэ. Одоо энэ кловоогоос жоохон. Окей. Жижиг юм би. Спонжор нь жоохон ингэ тарахгүй. За энэ крем хэрэг өгöd авт юм болоо. За авлаа. Угаасаа Cushion ер нь их дартгүй те. Одоо миний энэ улаан хатар юм дарах болов. Дарахгүй юм шиг үнтэй. Миний нэг жирэмсэн болоод энэ дээр сав гарцсан гэдсэн шүү дээ. Энэ бүр улам ингээд тотроод байгаа. Тэгээд би яагаад жирэмсэн үнд ингээд дарсан сэвчдэг гэдэг шалтгааныг олсон. Тэгээ нэг эсрэг гэж одоо угаасаа ингээд одоо дотор би тэрхтнээс л ингээд сэвчж байгаа болохоор ичний үнтэйгөө сахны юм хэрэглээж ер нь бол бүр арилгаж болж чадахгүй юм билэ. Төрсний дараа бол арилна. Жирэмсэн явцтай харин ингэж нэг тарааж томруулахгүй байх тийм арьс арчилгаа олсон гэх юм. Тэгээд дараа гоё бичлэг болгож оруулна гэж бодсон маа. Тэгээд энэ Cushion ботсон тал нь энэ бодоогүй тал юу юм бэ наа? Тийм өөмөө дараад
байсан юм бол байхгүй мэн. Ялчгүй юу хэрэглэхгүй л болохгүй мэн. Юу лээ? Консилер үүд аргач нэмж хэрэглэхгүй л бол тэрийг хацрын улаанд арахгүй байна. Гэтэ юу юм бэ? Айгуу гоё тийм шингэн бүтцтэй болохоор юу юм бэ? Тийм зозаан биш. Зозаан мэдрэмж төрүүлэхгүй. Тэгээ өнгөн нас за кушны төрөгчлээ. Нэг иймэрхүү. Даралт бол үнэхээр байхгүй мэн. Гэхдээ шингэснийгаа дараас яах юм байгаа. Одоо дараа нь powder хэрэглэе. Энэ powder нь бүр айгүй гоё юм шиг үлээ. Тэгээ 2 өнгө байсан. Би ягаан тэгээ юм жоохон юм цэнхэртэй ийм 2 өнгө байсан. Би ийм цэнхэртэйг нь авсан. Энд 8 байд юм болов. Cotton Light гэдэг нэг номерх нь юм байна. Би яагаад нэг номер амар цагаан баймар юм. Яагаад? Тэгэхээр би бүр бичлэг үзэж ингэж амар харьцуулж агаад авсан. Яагаад нэг номерыг авлаа? Тэгээд ийм powder юм чинь спонжер бодвол гарч байгаа юм. Ямар сайн powder. Гарч байгааг нь юусаа мэддэхгүй юм. Угаасаа би айгуул ийм болохоор авсан баха. Нөгөө нэг зарим powder чинь ингээд түрхэхээр амар цагааруулаад идэв штий. Тэгээд энэ айгуул өнгөгүй байсан баха. Нөгөө нэг тэгэж цагааруулж магааруулдаггүй. Тийм болохоор би авсан юм шиг байна. Санахгүй байна. Бүр ингээл ах юм. Тэ нөгөө нэг юу ч төрхөөгүй бодсон бодоогүй мэддэхгүй. Тийм л бодол хийвэл зүгээр юм байна да. Бас бүр юу ч мэддэхгүй бас тий. Гоё ч юм уу? Би эсвэл тасахгүй байх шиг байна. Ерөөсөө ийм powder бол огтосоо чиргэлж үзээгүй. Гоё ч юм уу? Ой. Холтооч. Кушных нь юу ингэ алдаад байна. Powder нь түрхээр юм болчлоо. Яг powder нь бас тийм зозаан биш болохоор гоё юм байна. Гэтэ түрхэлт нь амар хэцүү юм а юм түрхэж байгаагүй нь мэддэхгүй болохоор ер нь нэлээд л хөнгөн бодолт хийхэд л тохирохоор юм байна. За одоо хамгийн сүүлийнх нь highlighter. Ямар хэцүүн би онгойлгоход одоо юмс. Ямар хөрх юм бэ?
Ноо. Амар хүргийн энэ жилээ шүү дээ. Миний түрүү хийсэн бодол чинь no makeup map гэсэн нэртэй бодол байсан шүү дээ. Тэгсэн чинь эн чинь баг тэрнээс илүү одоо юм шиг бодолцож байгаа юм шүү. Тэгэхээр би бүр яг хитрхэн гоёор төсөлсөн байсан юм байна. Би эсвэл өөрөө амар үргэлжлэний нэг зузаан фаундейшн төр хэрэгэлдэг байсан болохоор жоон тасгүй юм болов. Надад л нэрээ жоон таалагдахгүй байна. Бүргийн бодолтон дээр ямар ч юм бэ? Тэ жоохон тажгүй юм шиг санагдаа яваад байгаа юм. Тэгээстэй сонин юм байна. Тэгээд ийм бодолт юм чинь лай юу муу тавиад яах юм. Тийм болохоор зүгээр энэ сүүдрийнхаа бороор биш дээ. Бидний хадаадлыг тэгээд нүдийнхээ нүзүүрийг жоохон дотруулж. Ингээд тусчлаа. Ол огтосоод дарааг байгаад яг хэрэглээд байнгын өдөр тутамдаа хэрэглээд ирээд хаар тасчиж магадгүй л ах. Тохондоо л үнэхээр таалагдахгүй байна. Тэмэтгэв. Үнэхээр юунаас нь боцноос нь бүр үнэхээр шал өөрөлөө. Би ядчил квешний айгуу гоё дардаг байх гэж бодсон. Тэгсэн чи тэгсэнгүү. Бүгд тийм айгуу шингэн бүтцтэй юм байна. Одоо энэ бэс эдэр шингэн хөнгөн бүтцтэй. Тийм болохоор яг нөгөө нэг цэвэрхэн бүр ингээд цэвэр хайртай хүмүүс байдаг. Тэднэрт хэрэглэх гоё юм байна. Би ингэж хэрэглэж байгаа халтар харагдах юм. Эсвэл энийг хэрэглэхээс өмнө юу явал зүгээр юм бэ? Дарагч нэлээ хэрэглэж агаад хэрэглүүл бас зүгээр ээж магадгүй. Гэхдээ мөнгөний хувьд бол таалагдж байна. Тэг шингэлж ч гэсэн гоё юм. Зүгээр л дарддаг юм байна. Бүр жоохон ч дарддаг юм. Арсны өнгийг л гоё сэргээж өгд юм байна. Тэгээд хүмүүс ч нөгөө нэг юм ичээд эцсийн юм даанаа гэдэг штеп. Бод энэ бүтээгдэхүүн даанаа гэж заяа. Би нэг юу куш хэрэглэхгүй гэсэн штеп. Андалтаа нэг л одоо куш хэрэглэсэн. Тэр нь болохоор ципи лөө. Тийм куш хэрэглэсэн байхгүй юу? Хар бүрэн хий савтай. Тэгээд тэр бол бүр аюу амир өө дардаг кушин байсан. Тэр кушинтэй харьцуулахад бол үнэхээр мяа юм байна. Тэгээд би энэ дарваас за яг шингэлт нь гоё, өнгө нь гоё болохоор штэ. 10-аас 1 5 оноо үгүй. Паудер бол гоё юм байна.
эхлээд хүрэхэд амар сонио юуш төрөхгүй юм санагдаадсан. Тэгсэн чинь нэлээд бодлого манд хөгжсөн байна. Тэгээд тэгэж амар цагаар болохгүй тийм зузаан биш гоё юм байна. Тэгэхээр би энэ дарваас 8 9 оноог гоё юм байна. Энийг зүгээр яг өөрийнхөө хэрэгэлдэг юун дээр хэрэглэж үзнэ. Фаундейшн дээр. Гоё юм байна. За энэ хоёр бэсний хувьд шүү дээ. Би уншаад авчихсан байхгүй юу. Тэгээ энэ шар нь болохоор тийм жоохон харсан арсыг энэ нь болохоор тийм глөө гэсэн байсан шиг санагдаад байна. Тэгээд бэс одоо Япон тэгээ Японы бэс суурнууд нь бүр яг ингээд айгүй амар үүд ардаг байхгүй юу. Одоо яг л ингээд тэр харалсыг хэсгийг жоохон ингээд цайруулаад гэтээ нэг юм ингээд жоохон бөөгнөрхөд идэг тэд нар зузаан болохоор энэ хоёр болохоор айгүй шингэн тэгээд бөөгнөрхгүй тэр нь гоё юм байна. Гэхдээ яг өгөхстэй үйлчлэгнүүдээ бол мэдгүй. За яг гэхдээ энэ хоёр кушнигээ бодвол хамаагүй дээр юм байна. Тийм болохоор 6 оногийн эсвэл би кушн дээр амар хүлээлт тавьсан байсан юм болов. За хайлайт болохоор би хайлайт авсан юм болов. Би өгн хацар өнгөлөгчл авсан шиг санагдав. Хүн гэртээ аваад хар юм болчих юм болов. Орон гараа. Тэгээд би нүднийхээ урт талд хамрынхаа үзүүр 90 дор ингээ хайлайт өгсөн шүү дээ. Мэдэгч гинүү. Миний хэрэгэлдэг хайлайтыг бол гүцэхгүй мэн. Энд хэдэн оноо хөө гэхээр мэдэхгүй байна. За бас нэг 6 оноо 5 оноо юм лүү. Эсвэл ингэж төрөх юм болов. За ингээд миний 25 оны хамгийн ихний бичлэг маань энэ түрээ дууслаа. Энэ хүртэл маань үзэнд баярлалаа. Тэгээд би одоо түрэн төртлөө бичлэгээ итгэвтэй оруулна байх. Дараагийн бичлэгээр уулзъя, баяртай.